6500 орчим хүн шууд лайваар үзэж байхад бодит аллах газар дээрээсээ цацагдсан Японы Шинжүүку дүүрэгт гарсан интернет лайвын аллах зочирдон явдал болсон тухай яриа юм. Энэ нэрийг 2025 оны 3 сарын 11-нд гарсан бөгөөд Японд даяар шуугиан дэгдэж байна. Тэр өдөр оройн 9 цаг 55 минутын үед Токиотын Шинжүүку дүүргийн Такада Нобаба гудамжинд 22 настай эмэгтэй хутгалуулж амиа алдсан хэрэг гарсан. Хохирогч нь Хуачи гэдэг хувийн интернет платформ дээр сувг ажиллаулдаг 2600 дагагчтай өөрийн хүрээлэлтэй бол нэлээд алдартай стример Сато Ари гэдэг бүсгүй байжээ. Тэрээр лайв маягийн контент хийж явахдаа гинэт орилон унсан байна. Учир нь хутгатай нэг этгээд гинэт дайрч ирээд толгой, хоолой, цээжрүүн 43 удаа хутгалсан. Хохирогчийг ухаан балартаж унмагц гимт хэрэгтэн утсыг нь шүүрч аваад амьсгалан тасарч байгаа байдлыг шууд лайваар гаргаж эхэлжээ. Сато Ари хутгалууснаас болж цусалдан шоконд орж эхлэхийг нь хараад түүнд ямар нэг юм болжээ гэдгийг ойлгож эхлэв. Зарим хүмүүс гимт этгээдийг чи хэн бэ гэж хараад цөхөж эхэлмэгц гимт хэрэгтэн дими чалчиж байгаад алуулмааргүй байгаа бол дуугүй бай гэсэн маягийн сануулга өгч. Хэрэг болох яг тэр мөчийг харсан ойр авийн дэлгүүрийн ажилтан нь хүн хутгалуулчлаа гэж цагдаа дуудлага өгөөд гимт этгээд зүхтах байх гэж харж ажиглаж байсан ч нөгөө этгээд зүгтсэнгүй өхөж буй хохирогчийг хараад л зогсож байж ямар ч үйлдэл хийлгүй тэгж зогсож байх үед цагдаа нар ирэхэд миний хийсэн хэрэг гээд гараа өргөөд хэрэгээ үлээсэн гэдэг. Мөн 13 см-ийн урттай хутга болон өөр зэвсгүүд байгаа цүнхээж шууд цагдаа нарын гарт өгсөн байна. Үүнийг харсан гэрчүүд тэр нэг л сонин тайван бас дуугүй байсан гэж ярьжээ. Харамсалтай Сато Ари эмнэлэгт хүргэгдсэн ч цусаалталтаас болж аль хэдийн нас барсан байв. Цэцлэгдсэн 42 настай эрийг Такано Кеничи гэдэг бөгөөд сэтгэл зүйн хувьд асуудалтай хүн байжээ. Түүний хэлснээр мөнгөний асуудлаас болж хохирогч руу дайрсан гэж анхны мэдүүлгээ өгсөн байна. Анх 2021 оны 12 дугаар сард Сато Аригийн шууд лайвыг хараад дагаж эхэлсэн бөгөөд 8 сарын турш үнэнч пен маягаар идэвхтэй тусалж дэмжиж бүр утасны дугаараас солилцсон хувийн ярилцаатай болтлоо татнасжээ. Тэгээд 2022 оны 8 сараас эхлэн Ари ажилдаг хоолны газараар орж гарахдаа улам илүү татнасах маягтай болж эхэлсэн гин. Эхэндээ энэ хэрэг зүгээр л солиотой хүн гудамжинд явж байгаад нэг эмэгтэйг алчгаж гэж ойлгогдсон тул олон нийт Такано Кеничиг аимшигт алуурчин гэж харав. Япон солонгос зэрэг оронд ч гэмгүй хүнийг алсан гэсэн мэдээ тархсан. Гэтэл цаашдын нөхцөл байдал хэрэг үүссэн явдал хоёр хүний хоорондын түүх ил болсны дараа олон нийтийн байр суурь өөрчлөгдөж эхэлсэн. Анх бол Сато Ари Такано Кеничигээс мөнгө зээлэх болсон. Өнөөдөр гэртээ төрөвчөө мартчихаж утасны төлбөрөө төлж чадахгүй болохоор дугаар хаагдах гад байна. Хэсэг холбоо барьж чадахгүй байх. Байрны түрээсээ төлөхгүй бол хөөгдөх гээд байна гихчлэн шалтак хэлээд эхэндээ 10,000-аас 20,000 йен баг багаар зээлж авдаг байж. Такано Кеничи мөнгө зээлсэн ч түүний байдал сайжрах биш улам л муудаад байсан. Игч маань миний мөнгийг аваад цухтаачихлаа. Игч маань ловер хийж алга болсноос болж тэр үрийг би төлөх боллоо. Энэ учраас би бие үнэлэхээс өөр арга алга. Сүүлийн үед би муудаа тусаар бөөлжөд байна. Эмнэлэгт очих эм тарианы мөнгө жалга гэх мэтээр шалтак мандахгүй. Аргагүй ирэхэнд өөрөө тогтсон ажилгүй Такано өөрт байгаа бага саг хуримтлаа хүртэл бүгдийг нь өгөхөд хүрсэн байна. Харин дараа нь бүр банкнаас зээлийн газраас хамгийн дээд хэмжээгээр нь зээл ав гэх мэтээр шахаж өрийг нь нэмүүлсэн байжээ. Ингэсээр нийт 25 сая орчим төгрөг зээлээд зогтсон түүхтэй. Ари удахгүй мөнгө орж ирнэ тэгээд бүгдийг нь төлнө гэж хэлсэн ч нэг удаа 30,000 йен л өгчээ. Игч маань буцаж ирсэн ч жирэмсэн учраас ажил хийх боломжгүй үр хөндүүлэх мөнгө хэрэгтэй байна. Ганцхан удаа л дахин туслаач гихчлэн сүүлчийн тусал мөнгийг нь аваад дараа нь холбоогоо бүр тасалсан гэдэг. Мөнгө нэхэж эхэлсэн Такано Кеничиг бүх утас болгоноосоо блок хийж орхиж ууралсан Такано 2024 оны 1 сард Арийг шүүхэд өгч 12 сард 2,514,800 йен буцааж төлөх гэсэн шийдвэрийг гаргуулсан ч Ари тоолгүй зүгтжээ. Ари Хуачи стрим платформ дээрээ улам их контент хийгээд явсаар байжээ. Такано цагдаад хандахад иргэний асуудал бид оролцохгүй гэж хэлээд хэргийг бүртгэж авч өгөөгүй. Мөрдөгчд дараа нь Хуачи платформын бичлэг орлогын тооцоог харахад Ари сард дунджаар 920,000 орчим воны ашиг олдог байсан бололтой.
Таконо тэрийг нь мэдээд чи мөнгөтэй байж яагаад өрөө төлөхгүй байгаа юм гэж ихэд гомдлож байсан. Гэхдээ яг төлбөрөө төлөх боломжтой байсан уу үгүй юу гэдг нь эргэлзээтэй. Тэр үед Ари өөрийн гэрлэх гэж байсан залуугийн компанид хариалагддаг байсан ба нэвтрүүлгээс олсон орлогын талыг тухайн компаниуд шууд авч үлдсэн талыг нь байрны түрээс 60,000 йен, хоол унд 60,000 йен, цахилгаан хэрэглээ 20,000 йен, сүйт залуугийн үр зээл 60,000 йен гэх мэтээр сардаа бараг 500,000 орчим йен зарцуулаад юмгүй үлддэг байсан. Бүр гар дээр нь үлдсэн жаахан мөнгийг ч сүйт залуу нь авдаг. Ари найз залуугаасаа мөнгө хэрэг болохтой гууж байрж л зарцуулдаг байдалтай. Бас Ари бага наснасаа аав ээжтэйгээ харьцаа муутай өссөн 10-аад настайгаасаа гэрээсээ явж жирэмсэн болж хүүхэд төрүүлсэн ч ганцаараа тижээж дийлээгүй тул хүүхдээ асрамжид өгсөн гэх мэт амьдрал нь тогтворгүй зүдэрсэн түүхтэй байсан бас ил болжээ. Нилээд олон хүнээс мөнгө зээлээ төлөхгүй алга болдог зантай байсан бололтой. Зээлсэн хүн рүүгээ тэнэг арчаагүй гэх мэтээр элдвээр дормжлоод влог хийж үл тоодог байсан. Таконо Кеничи эцэстээ өшөө авч хариугаа өгнө гэж сэтгэл шулуутсан нь энэ. Ари Яманатай шугам дагаж лайв хийн гэж зарлчаар нь за тэгвэл яг тэр өдрийг ашиглана гэд очиж гинтийн явдал үлдсэн. Өөрөө анхандаа алах санаагүй зүгээр өшөөгөө гаргах л хүсэлтэй байсан гэж мэдүүлжээ. Гэхдээ эцэст нь түүнээсээ ч аимшигтай онц хэрцгий үйлийг хийсэн нь тодорхой болоод байна. Хэрэг гараад удалгүй Аригийн пенүүд Токиогийн орсон суугчид аллагын газар руу цэцэг, идээ өргөж, эмэгтэйг дурсан гашуудцгаасан. Гэвч дээр өгүүлсэн бүхий л баримт тухайлбал Ари үнэндээ пенүүдээсээ байнга мөнгө зээлж залилдаг, дараа нь холбоогоо тасалдаг байсан нь ил болж энэ бол зүгээр л өрөө төлөхгүй аргаа барж байсан эмэгтэй өөрөө л дэндүү буруу зүйл хийсэн гэсэн маягийн үзэл гарч ирэв. Эхлээд цагаан балжин гарав ургэж байсан сүүлдээ шар өнгийн ирээсээр солигдсон. Учир нь шар ирээсийн цэцгийн бэлэгдэл нь өшөө авах гэсэн утга агуулдаг. Бас хүмүүс төрөл бүрийн сав суулга, хөөс, спонж зэргийг авчирч орхих болсон нь спонж бол бусдыг шимэгчилдэг, шулдаг луурчин гэсэн далд хиллэгэнд ашигладаг гэлцэн. Эцэст нь олон нийтийн эсэргүүцэл даамжирч залуу эмэгтэйн дурсгалыг буруу гутааж байна хэмээн үзэж хотын захиргаа дурсгалын газрыг цэвэрлээд цэцэг өргөл өргөцтэй нь хамт шууд цуглуулж устгасан байна. Зарим хүн яаж ч байсан хүн алуулж амиа алдсан шүү дээ. Иймэрхүү доромжлол арай л дэнцсэн байна гэд доромжилж буй хүмүүсийг буруутгаж байгаа ч бусдаас мөнгийг нь зээлээд дараа нь өс хонзон дэгдэн эцэст нь ийм байдал хүрсэн өөрийнх нь буруу үйл өөртөө л юу тайран түүнийгээ л хураасан гэх мэтээр зөвтгөх хүмүүст цөөнгүй байна. Ер нь л тал талд янз бүрийн байр суурь гарч маргаа өрнөсөөр байгаа аж. Энэ нэргийн дараа Японд үр зээлээ төлдөггүй олон хүн гинэд төлбөрөө хийх тохиолдол ихсэн гэх яриач гарсан.